21 настай энэ залууг Аарон Дэвис гэдэг. Түүний 91 аялал нь хожим нь айдас төрүүлэн мөрдөн шалгах хэргийн гол сэдв болно гэж огтхонч төсөөлөөгүй байв. Тэрээр гэр бүл найз нөхөдтэйгөө холбоо засарсны дараа түүнд яг юу тохиолдсон? Хаана байгааг нь олж тогтоохын тулд цаг хугацаатай уралдсан 90 хайх ажиллагаа эхэлжээ. Гэвч мөрдөгчид хэргийг улам гүнзгий судлах тусам бүх хэргийн зангилаа түүнтэй хамгийн ойр байсан нэгэн хүнтэй холбоотой байж болзошгүй нь улам тодорхой болж байлаа. Тэр хүн Аароныг олон жилийн турш мэддэг байсан бөгөөд хэлж байгаагаас хавгүй хүннийг нууж байх магадлал өндөр байв. Анхандаа сургаггүй болсон хүнийг 90 хайх ажиллагаагаар эхэлсэн энэ хэрэг эцэстээ санаанд оромгүй эргэлтүүдээр дүүрэн мөрдөн шалгах ажиллагаа болон хувирчээ. Цагдаа нарын өргөн хүрээтэй мөрдлөг, шийдвэрлэх мөчүүдэд илэрсэн нотлох баримтууд, хоорондоо зөрчилдсөн мэдүүлгүүд, мөн олныг зочирдуулсан олдрууд нь энэ хэргийг улам ээдэртэй болгосон юм. Сайн байцгаана сонсогчдоо, энэ бол Today's Crime. Америк нэгдсэн улс, Жоржиа. 2022 оны 11-р сарын 12-ны бэм гарагийн өглөө Ром хотын цагдаа нар Toyota Prius маркийн эзэнгүй орхигдсон автомашиныг Heritage Park-ийн ойролцоохоо цэцэрлэгт хүрээлэнгийн 70-гийн хажуудах шуудангаас олжээ. Машин байх ёсгүй газартаа орхигдсон байсан ч эзэмшигч нь харагдсангүй. Эхэндээ цагдаа нарт энэ нь нэг их хэсэгтэй санагдсангүй. Учир нь тухайн газар нь их сургуулийн ойролцоо байсан тул өмнөх шөнө оюутнуудын хэн нэг нь арх хэтрүүлэн хэрэглээд машинаа санамсаргүйгээр шууд руу унахчаад тэнд нь орхиод явсан байж магадгүй гэж тэд таамаглажээ. Автомашины улсын дугаараар эзэмшигчийг нь шалгахад машин Randy Davis-ийн нэрээр бүртгэлтэй байв. Цагдаа нар түүнтэй холбогдсон машиныг нь олсныг мэдгэдэхэд Randy ихэд гайхаж бодилсон байдалтай хүлээн авчээ. Тэрээр хүү Aaron Davis нь уг машиныг унаж авсан бөгөөд пүрэв гарагаас хойш түүнтэй ямар ч сургаггүй болсон. Илгээсэн зурвасд нь хариу өгөхөө болсон гэж хэлв. Аавынх нь ярьснаар Aaron пүрэв гарагийн үдээс хойш машинтайгаа гарч Ром хот хүртэл жолоодон очиж ахлах сургуулийн хуучин найзынхаа гэрт хоноод дараа нь Алабама муж руу явж найз бүсгүйтэйгээ уулзахаар төлөвлөж байж. Гэвч машиныг нь олсон тухай мэдээ гарсны дараа санаа зовнил нь жинхэнэ түгшүүр болон хувирлаа. Гэр бүлийнх нь Ааронтай дахин холбогдохыг оролдсон ч тэр утсаа авахгүй, ямар ч хариу өгсөнгүй. Тэд дараа нь Аароны найз бүсгүйтэй ярилцахад тэрээр Аарон гэрт нь огт ирээгүй гэж хэлжээ. Ингээд гэр бүлийнх нь хүүгээ сургаггүй алга болсон тухай албан ёсоор мэдэгдэж өөрсдөө ч Ром хотыг зорин очиж 90 хайх ажиллагаанд оролцохоор шийджээ. Тэгвэл Аарон энэ үед яг хаана байсан бэ? Найзынхаасаа гарч найз бүсгүйнхээ гэр рүү явж байх замдаа түүнд ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон байж болох уу? Эдгээр бүх асуултуудын хариу мөн үүнээс ч олон нууц хэдхэн цагийн дараа тайлагдж эхлэх гэж байлаа. Aaron гэж хэн бэ? Aaron William Davis 21 настай бөгөөд амьдралынхаа эхний алхмуудыг итгэл дүүрэн хийж явлаа. Тэр Rhode Island мужид төрж Массачусетс мужид өссөн бөгөөд 2011 оноос хойш гэр бүлийн хамт Куминг хотод амьдарч байжээ. Тэрээр бие биедээ маш элэгсэг нэгт холбоотой сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэр бүлээс гаралтай байв. Эцэг их ах дүүс нь Aaron-ыг халуун дулаан сэтгэлтэй, хөгжилтэй, мөн дэргэдэнд байхад тайван, тухтай мэдрэмж төрүүлдэг ховор чадвартай хүн байсан хэмээн дурсдаг. 2022 оны 7 дугаар сар тэрээр Айдахо мужийн Рексбург хотод Brigham Young-ийн их сургуулийг улс төр судлалын мэргэжлээр төгссөн юм. Үүнээс өмнө тэр Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн номлолын албанд 2 жилийн турш үйлчилж, мөн North Carolina мужид хууль зүйн чиглэлээр дадлаг хийжээ. Энэ туршлага нь түүнд хуульч болох хүсэл төрүүлсэн ч эцэст нь шүүх танхимд маргаан өрнүүлэхээс илүү багшлах ажил өөрт нь илүү тохирно гэж шийдсэн байна. Түүний мөрөөдөл бол ахлах сургуульд иргэний боловсролын хичээл зааж, залууст өөрсдийн амьдарч буй нийгэм, дэлхийн талаар ойлгоход нь туслах явдал байв. Ангийнх нь түүнийг хүн бүртээ мэндэлдэг, хэн нэгэн хүнд үеийг даван туулж байвал хажууд нь үлдэж ярилцсан, сэтгэлийг нь засахыг хичээдэг, ээлдэг залуу байсан хэмээн дурсдаг. Түүний хамгийн ойрын төлөвлөгөө маш тодорхой байсан. 2022 оны 11-р сарын 10-ны пүрэв гарагийн өглөө Aaron Жоржиа мужид багшлах эрх авах гэж буй хүмүүс зориулсан мэргэжлийн төвшин тогтоох шалгалтыг өгчээ.
Энэ нь багшийн мэрэгжлээр цааш суралцах, мэрэгшгэд шаардлагатай шалгалт байсан юм. Шалгалтынхаа дараа Аарон гэр бүлийнхэндээ машинаар аялалд гарахаа хэлжээ. Түүний төлөвлөгөө нь пүрэв гаригийн орой Ром хотод нэгэн найзынхаа гэрт хоноод маргааш нь Алабама муж руу явж найз бүсгүй Чарлитай уулзах байв. Чарли Ааронтай хамгийн сүүлд тухайн пүрэв гаригийн орой уцаар ярилцсан бөгөөд тэдний хувьд энэ нь өдөр тутмын хэвийн зуршил байжээ. Гэвч тэр шөнөөс хойш холбоо тасарчээ. 11-р сарын 11-ний баасан гарагт Чарли түүнээс нэг ч дуудлага хүлээн аваагүй бөгөөд илгээсэн зурвсууд нь ямар ч хариу өгөхгүй хэвээр байлаа. Зарим нь уншигдсан мэт харагдах ч хариу ирэхгүй. Заримд нь бүр огт хариу өгөөгүй байв. Тэр аажмаар төгсөж эхэлсэн ч Аарон машин барьж яваад гар утасны сүлжээгүй газар таарсан. Эсвэл өөр зүйлд анхаарал нь сарнсан байх гэж өөрийгөө таашруулахыг оролдож байлаа. Гэвч санаа нь хит их зовнсон Чарли өөрийн найз залуу Аароны очиж хонсон гэх найз руу уцтаж мөн зурвас илгээсэн байна. Харин тэр найз нь түүний санааг таашруулах тайлбарыг өгчээ. Тэрээр Аарон өөртөө нь хамт байгаа. Бүх зүйл хэвийн гар утасныхын цэник дууссан учраас хариу өгч чадахгүй байгаа бөгөөд баасан гаргийг ч мөн өөртөө өнгөрөөгөөд Бэм гарагт Алабама руу явна гэж хэлсэн байна. Эдгээр нь сонсоход тун энгийн өдөр тутмын хинч эргэлзэлгүй үнэмшгээр тайлбарууд байлаа. Энэ үед Аароны гэр бүлийн хинч мөн ямар нэг зүйл буруугаар эргэж байгааг мэдэрч эхэлжээ. Ийм олон цагийн турш ямар ч мэдээ зурвс ирэхгүй байх нь Аароны хувьд огтхонч хэвийн зүйл биш байв. Ингээд 11-р сарын 12-ны Бэмб гарагт цагдаа нар түүний машиныг олж энэ тухай гэр бүлийнхэнд нь мэдэгдэв. Тэр мөчөөс эхлэн бүх зүйл маш хурдтай өрнөж эхэлсэн юм. Гэр бүлийнхэн нь түүнийг албан ёсоор сургаггүй алга болсон гэж бүртгүүлж, ойр орчмын бүх эмнэлэгтэй холбогдсон осолд орсон эсхийг шалгуулж, мөн цагдаа нартай хамтран Аароны хамгийн сүүлд хийсэн хөдөлгөөн, явсан маршрутыг нэг бүрчлэн сэргээн тогтоох ажиллагаанд оролцжээ. Мөрдөн шалгах ажиллагаа. Аароныг сургаггүй алга болсон тухай албан ёсны мэдэгдэл гарсны дараа цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Тэд Аароныг Күүмийн хотоос гарснаас хойш бүх хөдөлгөөнийг сэргээн тогтоохоор ажиллав. Ямар маршрутаар явсан, хаан төр зогссон байж болох, хэнтэй уулзсан, хамгийн сүүлд түүнтэй хамт байсан гэж мэдүүлж буй хүн хэн болохыг нэг бурчлан шалгаж эхэлжээ. Бүх мэдээлэл эцэстээ нэг л хүний нэр дээр төвлөрч байв. Тэр хүн бол Брэндон Кристофер Риснер юм. Тэрээр Аароны өсвөр насны найз бөгөөд мөн түүнийг Ром хотод ирэхэд нь гэртээ хүлээн авч хонохоор болсон хүн юм. Бэмб гаргийн үдээс хойш мөрдөгчд Брэндоны эцэг эхийн East Rome дахь гэрт нь очихоор шийджээ. Учир нь энэ нь Аароныг хамгийн сүүлд харсан газар бөгөөд тэр шөнө тэнд хонсон төдийгүй Брэндонтай ярилцах шаардлагатай байсан юм. Тэднийг Брэндон өөрөө угтан авчээ. Тэрээр өөрөө ч мөн Аароныг хааж байгаа гэж хэлв. Гар утас руу олон удаа залгасан ч хариу өгөхгүй байна гэж тайлбарлажээ. Брэндоны ярьснаар тэрээр баасан гаргийн орой хамгийн сүүлд Ааронтай хамт гэртэнд байсан гэж хэлв. Тэр өдөр үдээс хойш хоёулаа нэгэн бааранд архи уусан бөгөөд дараа нь гэртээ буцаж ирэхэд Аарон олон удаа бөөлжсөн. Үүнээс болоод өөрийг нь ганцаарнг нь үлдээх хүссэн тул Брэндон доод давхар руу орж унтжээ. Түүнийг ойролцоогоор шөнийн 1-2 цагийн үед сэрэхэд Аароны машин аль хэдийн байхгүй болсон байсан гэж тэр хэлв. Түүнчлэн тэрээр мөрдөгчдөд Аароны эцэг эх нь хүүгээ арх хэрэглэдгийг мэддгүй гэж ярьжээ. Учир нь тэд бүгд гигантнүүдийн сүмийн гишүүн бөгөөд тус шашны дагуу арх хэрэглэхийг хориглодог. Гэсэн ч түүний хэлснээр Аарон хаяа өөртөө нь хамт арх уудаг байсан гэж. Мөн тэр Бэмб гаргийн өглөө шилэнд гараа зүсэж хэд хэдэн хуруугаа гэмтээсэн тул эмнэлгийн яралтай тусламжид үзүүлсэн гэж хэлжээ. Цагдаа нар гэрт өөр хүн байгаа эсхийг асуухад тэрээр ганцаараа байгаа. Харин эцэг эх нь аяллаар явсан гэж хариулжээ. Дараа нь тэд гэр дотор орж тоймлон үзэх зөвшөөрөл хүсэхэд Брэндон ямар ч эсэргүүцэлгүйгээр зөвшөөрсөн байна. Тэр нэг ч удаа шүүхийн нэгжлэхийн зөвшөөрөл шаардаагүй тул тухайн үед мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж байгаа мэт харагдаж байжээ. Гэр ерөнхийдөө цэвэрхэн, эмх цэгцтэй байсан бөгөөд зодоон эсвэл тэмцлийн илэрхий улмөр харагдсангүй. Харин Аароны хонсон гих өрөөнд ороход тэдний анхаарлыг нэг зүйл шууд татжээ. Өрөөнөөс ариутгагч цэвэрлэгээний бодис
маш хүчтэй өнөртөж байв. Орны даавуу болон дэрн бүгд алга болсон байлаа. Энэ нь эхэндээ логиктой мэт санагдсан. Учир нь Брэндоны хэлснээр Аарон маш их бөөлдсөн гэж ярьсан тул бохир болсон орны хэрэгслийг авч угаасан байж болох юм гэж боджээ. Гэвч илүү нягтарч үзэхэд орны хажуугийн хивсэн дээр хэд хэдэн цусны толб бэлэрсэн нь тэнд үзлэг хийж байсан цагдаа нарын хардлагыг төрүүлсэн байна. Үүний дараа цагдаа нар мөрдөгчдийг дуудан ирүүлж баашинд иж бүрэн шинжилгээ хийхээр шүүхээс нэг жилийн зөвшөөрөл авах ажиллагааг эхлүүлжээ. Тэдний таамаглаж байснаар эдгээр цусны уул мөр нь Аароныг халдлагад өртсөн байж болзошгүйг илтгэж байсан ч тэр хаана байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байв. Тэр амьд боловч шархадсан байж болох, эсвэл хаа нэгтээ хоригдсон ч байж мэднэ. Иймээс Брэндоныг илүү нарийн байцаах шаардлагатай болсон бөгөөд тэр энэ үед хачин сэжигтэй мэд харагдаж эхэлжээ. Гэтэл энэ бүх үйл явдал өрнөж байх зуур Брэндон цагдаа нар цусны толбуудыг олсныг анзаарч гинэт зүгтахаар шийдсэн байна. Гэсэн ч цагдаа нар түүнийг гүйцэж чадлагүй алдаж тэр зүгтаж амжижээ. Нэмэлт хүч дуудаж бүх хорооллыг нэгжин хайсан боловч Брэндоныг олж чадсангүй. Ингээд одоо цагдаа нарын өмнө 2 сургаггүй хүн, эзэнгүй орхигдсон 1 автомашин, мөн гэмт хэргийн газар байж болзошгүй 1 байшин гэсэн маш ноцтой нөхцөл байдлууд үүсэт байлаа. Цагдаа нар Брэндоны эцэг эхтэй холбогдсон хүүн хаана нуугдаж байж болох талаар асуухад тэд хүүгээ цагдаа нараас зугтсан гэх мэдээг сонсоод ихэд цочирджээ. Эцэг эх нь хэлэхдээ Брэндон өмнө нь сэтгэл түгших буюу паник атакт байнга өртдөг байсан бөгөөд эмчилгээ хийлгэж, эм уудаг гэж тайлбарсан байна. Мөн түүнд OCD буюу хий юмд хит автдаг эмгэг болон TS буюу биеэс гарах авиа болон хөдөлгөөнөө удирдах чаддаггүй гэсэн онош тавигдсан ажээ. Тэд хүүгийнхээ төлөө маш их санаа зовж байсан бөгөөд Брэндон зүгээр л айж сандарсандаа зүгтсэн байх гэж үзэж байв. Энэ хооронд Аарон болон Брэндоныг эрен хайх ажиллагаа үргэлжилж байхад мөрдөгчид Брэндоны гэрт бүрэн нэгжлэг хийх шүүхийн зөвшөөрлийг авч чаджээ. Тэд хамгийн түрүүнд Аароны унтсан дээд давхрын өрөөг наривчлан шалгав. Хэн нэгэн хэргийн уул мөрийг арилгахыг оролцсон нь илт байсан ч орон дээр, хевсэн дээр, мөн ханан дээр хүртэл цусны толбод цацарсан уул мөрүүд үлдсэн байв. Ойролцоох угаалгын өрөөнөөс ч мөн нэмэлт цусны мөр илэрчээ. Эдгээр нь цогцсыг гэрээс гаргахын өмнө тэнд хөдлөгсөн. Эсвэл ямар нэг байдлаар шилжүүлсэн байж болзошгүй илтгэж байлаа. Мөрдөгчид зөвхөн цусны үл мөрөөр хязгаарлагдсангүй. Тэд галтгооны хутгнууд, хувцснууд, алчуур, цэвэрлэгээний бодисууд болон ДНХ эсвэл хурууныхээ үлдсэн байж болох бүх эд зүйлсийг хураан авч шинжилгээнд явуулжээ. Брэндоны гар утсыг шалгахад түүний хийсэн интернет хайлтууд нь бүх хэрэгэлзээг өгөө хийсэн юм. Тухайлбал тэрээр хевсэн дээрх цусыг яаж цэвэрлэх вэ? Хүнд тогтсон толбыг ямар бүтээгдэхүүнээр арилгах вэ? Мөн мөрдөгчид тухайн бүсийн нэгэн супермаркетаас шинэ орны даавуу болон олон төрлийн цэвэрлэгээний хэрэгсэл худалдаж авсан баримтыг илрүүлжээ. Эдгээр худлан авалт нь Аароны амь насыг бүрлэгсэн гэж үзэж буй тэрхүү үйл явдлын яг дараахан хийгдсэн болохыг мөрдөгчид тогтоосон юм. Аарон сургаггүй болсон явдал, цусаар бодогдсон байшин, интернет дэх эдгээр хайлтууд, цэвэрлэгээний хэрэгслийн худалдан авалт, мөн Брэндоны цагдаа нараас зугтсан үйлдэл зэрэг бүх нотлох баримтыг нэгтгэн үзэхэд Брэндон Риснер тухайн үед найзынхаа алга болсонтой шууд холбоотой цорын ганц сэжигтэн болж хувирсан юм. Найз Аарон Брэндон хоёр анх бага сургуульд байхдаа танилцсан ч жинхэнэ дотн нөхөрлөл нь ахлах сургуульд орсноос эхэлжээ. Тэдний нөхөрлөл олон жилийн түүхтэй байв. Өсвөр насндаа тэд хоёулаа сүмийн цуглаанд хамт явдаг байсан бөгөөд Брэндоны гэр бүл Ром хот руу нүүсний дараач холбоогоо таслалгүй өргөжлүүлэн уулзаж байжээ. Брэндон Дэвисийн гэрт олон удаа хонож байсан бөгөөд гэр бүлийнх нь түүнийг үргэлж халуун дотноор хүлээн авч өөрийн хүү шигээ ханддаг байсан аж. Тиймээс Аарон Алабама муж руу явах замдаа Брэндоны гэрт буудлах нь огт ёр бусын зүйл биш байлаа.
Энэ нь танихгүй хүний гэрт очиж хонож байгаа хэрэг огт биш. Саяхан танилцсан хүнтэй уулзах болзооч биш байв. Тэр үнэндээ өсвөр насны хамгийн дотны найзындаа очиж байсан юм. Брэндон тухайн үед 23 настай байсан бөгөөд Ром хотод аав болон хойд ээжтэйгээ амьдардаг байжээ. Гаднаас нь харахад тэр онцгой анхаарал татах хүн биш байсан. Тэр орон нутгийн нэгэн тоглоомын паркт айлгагч жүжигчин буюу Халлоуин болон бусад арга хэмжээний үеэр мангас аимшигын дүрд хувирч харанхуй хонглуудаар явж зочдыг айлгах үүрэгтэй ажилтан байсан гэсэн үг. Ахлах сургуулийн танилуд нь Брэндоныг жаахан итгээд гэхдээ ярилцаж болох хүн хэмээн дурсдаг. Заримдаа өөрийгөө бусдаас тусгаарлаж тодорхой сэдвт хит автаж туйлширдаг байсан ч түүнийг шууд аюултай хүн гэж хинж боддгүй байжээ. Гэвч түүний сэтгцийн эрүүл мэндийн цаад талд огт өөр дүр зураг нуугдаж байлаа. Өөрийнх нь гэр бүлийнхэн Брэндон олон жилийн турш сэтгцийн хүндрэлтэд тэмцэж ирснийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр хүчтэй түгшүүрийн дайралтууд, өөрийн эрэхгүй төрдөг хий бодлууд, шашинтай холбоотой гажуудсан итгэл үнэмшилтэй тэмцэж байсан аж. Мөн бодит байдалд байхгүй дуу хоолой сонсох, хий юм харах, зарим үед бодит ертөнцөөс илүү өөрийн дотоод ертөнцөд амьдарч байгаа мэт болдог байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг ийм хямралын улмаас сургуулаа орхиход хүрч байсан. Хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байсан. Мөн THC буюу мансууруулах өвс агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа түүний байдал улам дордсон гэж ярьсан байна. Ингээд эцэст нь бямб гаргийн орой Брэндон өөрөө бууж өгөхөөр шийджээ. Тэр эцэг эхийнхээ хамт цагдаагийн хилтэст очсон байна. Түүний аав мөрдөгчдөд Брэндон саяхан өөрийн хийсэн бүхнийг тэдэнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Аароны цогцыг хаана нууснаа хэлсэн гэж мэдэгджээ. Ингээд цогцыг эрен хайх ажиллагаа тэр даруй эхэлжээ. Тухайн газар нь цэцэрлэгт хүрээлэн, явган аяллаа зам, өтгөн ой мод хосолсон, ямар нэгэн зүйлийг бусдын нүднээс далд нуухад тохиромжтой бүс байсан аж. Эхлээд явган эргүүлийн багууд ажиллаж, дараа нь эрен хайх ажиллагаанд мэргэжсэн эрлийн ангиуд нэмэгдэн оролцов. Удалгүй тэд хамгийн аимшигтай олдурыг илрүүлжээ. Унсан том одны доорх хагас метр гаруй гүнтэй жижигхэн нүхэнд саяхных гэмээр шинхэн шороо байв. Тэд ухаж эхлэхэд удалгүй Аароны цогцоос тэндээс олджээ. Цогцыг ороож боосон байсан бөгөөд цогцос ноцтой гэмтэл учруулсан байдалтай. Дээрээс нь ердөө хэдхэн сантиметр зузаан шороо дарсан байв. Үүний дараа Брэндон Риснерийг барьвчилсан бөгөөд тэрээр өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагаа дараагийн шатанд орж Брэндоныг өсвөр насны хамгийн сайн найзаа хэрхэн яагаад хөнөөхөд хүргэсэн тухай үнэн бодит үйл явдлыг тогтоох ажиллагаа эхэлсэн юм. Аллага болсон шөнө. Брэндоныг байцааж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэний үр дүнд хэрэг гарсан шөнө яг юу болсон нь аажмаар тодорхой болж эхэлжээ. 2022 оны 11-р сарын 10-ны орой Аарон, Брэндон хоёр хамтдаа нэгэн бааранд орж нэлээд өндөр градустай шар айраг уугаад дараа нь East Rome дахь Брэндоны эцэг эхийн гэрт очиж хонохоор болсон байна. Гэвч Брэндоны хэлснээр тэр шөнө түүний дотор огт өөр зүйл өрнөж байжээ. Хожим мэдүүлэг өгөхдөө тэрээр мансууруулах бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа өөрт нь хачин зүйл тохиолдсон гэж ярьсан байна. Түүний хэлснээр тэр үед бурхан өөрт нь аимшигтай тушаал өгсөн гэжээ. Түүнд ердөө хоёрхан сонголт байсан гэж тэр хэлж байв. Нэг бол хамгийн сайн найзаа алах, эсвэл хойд ээжтэйгээ бэлгийн харилцаанд орох. Тэр энэ хоёрын аль нэгийг хийхээс өөр аргагүй гэсэн ёс суртахууны сорилт өөрийнх нь оюун санаанд дүүлсэн гэж тайлбарлсан байна. Өөрийн мэдүүлэгтээ тэрээр найзаа хөнөхийг сонгосон нь илүү өөрийгөө золиослсон үйлдэл гэж үзсэн хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл түүний сэтгэлгээнд найзаагаа алах нь гэмт хэрэг огтхонч биш. Харин дахил өргөж буйтай адил золиос байсан аж. Харин Аарон энэ бүхнийг огт мэдээгүй байлаа. Тэр зочны өрөөнд 50 онтож хамгийн сайн итгэлтэй хүнийхээ гэрт аюулгүй байна гэж бодож байжээ. Шөнө Брэндон галтгооны том махны хутаг авч дээд давхарт гарсан байна. Тэр өрөөнд орж унтаж байсан Аарон руу олон удаа хутгалжээ. Шүүх шинжээчийн хийсэн задлан шинжилгээгээр Аароны толгой, хүзүү, цээжин хэсэгт нь ойролцоогоор 40 хутганы шарах байсан нь тогтоогдсон байна. Дайралт маш хүчтэй байсан тул цус нь хан бүр тааз хүртэл
цацарсан байжээ. Түүнчлэн Аарон өөрийгөө хамгаалах оролдлого хийсэн гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсанаар тэр бараг хариу үйлдэл үзүүлэгч боломжгүй байсан аж. Гар болон шуух хэсэгт өөрийгөө хамгаалах үед үүсдэг ердийн зүсэгдсэн шарах огт байгаагүй бөгөөд тэмцэл болсон ямар ч уулмөр илрээгүй байна. Түүнийг орон дээр хэвтэж ямар ч хамгаалалтгүй байх үед нь гэнэт дайрсан бөгөөд бүх зүйл хэдхэн секундын дотор дууссан гэж үзжээ. Гэвч Брэндон түүнийг хөнөөсний дараач зогссонгүй. Тэр цогцсыг угаалгын өрөөрөө чирч оруулаад хэсэгчлэн тайрч эхэлсэн байна. Прокурорын байгууллагын мэдээснээр цогцд учруулсан гэмтэл нь зөвхөн зөөвөрлөх, нуухад шаардлагатай хэмжээнээс хавьгүй давсан, маш ноцтой байсан бөгөөд цогцсыг танигдахын аргагүй болгосон байжээ. 11-р сарын 11-ний өдөр Брэндон интернетээр орны даавуу хайж, дараа нь дэлгүүрт очин наалддаг тууз болон төрөл бүрийн цэвэрлэгээний хэрэглэл худалдан авчээ. Дараа нь тэр Аароны цогцыг шинэ орны даавуунд ороож, худалдаж авсан наалддаг туузаар сайтар боосон байна. Эхлээд цогцыг чумдаанд хийж, дараа нь Аароны Toyota Prius машины тээжэнд байрлуулжээ. Үүний дараа тэр бараг юу ч болоогүй мэт тайван гэрээсээ гарч явсан байна. Тэр машинаар ой модтой бүс рүү очиж, унсан модны дэргэд гүйхэн ухсан бөгөөд тэндээ найзынхаа цогцыг булжээ. Дээрээс нь ердөө хэдхэн сантиметр шороо навч асгасан байв. Сонгосон газар нь санамсаргүй биш байжээ. Хүмүүсийн нүдэнд шууд өртгөөргүй, хангалттай алслагдсан мөн өөрт нь очиход төвөг учруулахгүй газар байсан байна. Үүний дараа Брэндон Аароны машиныг далангийн ард орхиж, өдөр тутмын амьдралдаа юу ч болоогүй мэд эргэн оржээ. Түүний гар утсыг шалгахад гэмт хэргийн дараа хийсэн олон энгийн мэдүүлэл илэрсэн байна. Тухайлбал өөр их сургуульд хэрхэн эсэг талаар мэдээлэл хайсан, шүршүүрт орсон, мөн Аароны талаар асуусан хүмүүстэй жирийн мэтээр харилцаар байжээ. Хамгийн аимшигтай зүйлсийн нэг нь гэмт хэргийн дараа тэр нэгэн дууны үгийг бичиж тэмдэглэсэн явдал байв. Тэр дууны үгний хэсгээс нь тэр өөрийн хил өөрийн цусаар хахаж орилсоор байгаад амьсгал нь боогдов. Түүний хашгираа хилээ залгиснаар хоолой нь хоржгонон тасарлаа. Гэх утгатай мөрүүд байсан аж. Брэндоны хувьд өөрийн хийсэн үйлдэлээ Бурхны тушаал хэмээн итгүүлэх гэж оролдож байлаа. Харин цагдаа болон прокуроруудын хувьд энэ хэргийг тайлбарлахад тийм ч төвөгтэй зүйл байсангүй. Тэдний үзэж байгаагаар Брэндон өсвөр насны хамгийн сайн найзаа хөнөөх ажиллагааг урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлж, дараа нь уул мөрийг нь нуун далдлахыг оролдсон байв. Брэндоны гэр бүлийнхэн түүнийг ноцтой сэтгцийн эмгэгтэй, эмчилгээ болон байнгын дэмжлэг шаардлагатай хүн гэж үзэж байлаа. Харин Аароны гэр бүлийн хувьд тэр бол өсвөр насны дотны найзаа төсөөлхийн аргагүй аимшигтайгаар хөнөөсөн хүн байв. Ингээд эцэст нь Жоржиа мужийн шүүхийн хувьд асуудал илүү тодорхой байлаа. Брэндон өмнө нь сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай байсан нь үнэн боловч гэмт хэрэгээ төлөвлөх, нотлох баримтыг устгахыг оролдох, худал тайлбар зохиох зэрэг үйлдэлүүдийг ухамсартайгаар хийсэн гэх хангалттай олон баримт байсан гэж үзжээ. Иймээс түүнийг өөрийн үйлдэлийн төлөө хариуцлага хүлээх ёстой. Хүний амийг санаатаагаар хөнөөсөн этгээд гэж дүгнсэн юм. Шүүхийн шийдвэр. Брэндон Риснерийн хэрэг танхартны оролцоотой удаан хугацааны турш үргэлжилсэн шүүх хурал болоогүй. 2024 оны 6 дугаар сард Брэндон Аарон Дэвисийн хүлтэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэгт өөрийн бурууг хүлээн зөвшөөрчээ. Үүнд түүний амь насыг санаатаагаар хөнөөсөн хэрэг, хүн амны бусад холбоотой гэмт хэрэг, онц хэрцгий халдлага, цогцсыг нуусан зэрэг олон зүйл анги багтаж байв. Түүний өмгөөлөгчид Брэндоныг мангас биш, харин сэтгцийн маш хүнд эмгэгтэй хүн гэж тайлбарлахыг оролдсон юм. Тэд олон жилийн турш үргэлжилсэн сэтгцийн хямрал, хачиргалтай бодлууд, шашны хийрхэл, төөрөгдөл, мөн марихуан болон түүний агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа Брэндоны байдал уламд орцсон талаар шүүхэд тайлбарлажээ. Мөн Брэндоны ярьсан Бурхны зүүн совин буюу Бурхны тушаал гэх үзэгдлийг жишээ болгон дурдсан байна. Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ нь Брэндон бодит байдлыг эрүүл сарвал дүгнэж чадахгүй, өөрийн сэтгцийн эмгэгээс болж гажуудсан ертөнцид амьдарч байсны илрэл байжээ. Шүүхээс томилогдсон сэтгцийн эмчийн дүгнэлтэд Брэндон дараах онош тавигдсан байна. Аутизмын хүрээний эмгэг
сэтгцийн хүнд хэлбэрийн эмгэг, мөн бусад төрлийн сэтгцийн эмгэгүүд. Харин прокурорын тал үүнийг өөр өнцгөөс тайлбарсан юм. Тэд хэлэхдээ Брэндон зөвхөн хий зүйл харсан тухай яриагүй. Хэвсэн дээрх цусыг хэрхэн цэвэрлэх вэ гэж интернетээс хайсан. Аллагын дараах хийх ажлуудын жагсаалтыг гар утсандаа бичсэн. Супермаркетаас цэвэрлэгээний хэрэгсэл болон шинэ орны давах худалдан авч Аароны гэр бүл болон найз бүсгүйд зориудаар худал мэдээлэл өгсөн зэрэг олон үйлдэлийг онцлон дурджээ. Прокурорын үзэж байгаагаар эдгээр бүх үйлдэл нь Брэндон сэтгцийн асуудалтай байсан эсхээс үл хамааран гэмт хэрэгээ урьдчилан төлөвлөх, хэрэгжүүлэх, уул мөрөө нуух чадвартай байсныг харуулж байсан юм. Өөрөөр хэлбэл тэр зөв бурууг ялгаж ойлгох чадвартай байсан гэж прокурорын тал дүгнжээ. Эцэст нь шүүхтүүнд өршөөлөөр суллагдах ямар ч боломжгүй. Бүх насаар нь хорих ял оноосон байна. Энэ нь Брэндон Риснер Жоржиа мужийн 20 ангид насан туршдаа хоригдож хичнээн олон жил өнгөрсөн ч хугацаанаас өмнө суллагдах эрхгүй гэсэн үг юм. Харин Аарон Дэвисийн хувьд тэр ердөөл найз бүсгүйтэйгээ уулзахаар гэрээсээ гарсан ч эцэст нь сэтгцийн төөрөгдөл болон ухамсартай төлөвлөлт хоёрын аимшигтай хослолын золиос болсон юм. Энэ болсон явдлаас бид жинхэнэ аюулна харанхуй гудамжинд таарлцсан танихгүй хүнээс бус. Харин итгэл хүлээлгэн гэртээ оруулсан олон жилийн танил дотны хүмүүсээс ирж болохыг харлаа. За энд хүрээд энэ удаагийн болсон явдлын ээлжид дугаар өндөрлөж байна. Та бүхэн сэтгэлдээ доор хэсэгт үлдээгээрэй. Дараагийн сонирхолтой түүхээр дахин уулзах хүртлээр түр баяртай үдсэнд баярлалаа.